Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Бид өнөөдөр Соёл кафе цувралынхаа ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манай Соёл кафед төрийн шагналт уран баримлж цэгмэдийн амгалан өргөдөн ирээд байна. Бидний урилгыг хүлээж авсан явдалд танд баярлж байна. Баярлалаа. За манай Соёл кафе үзэгчд санаж байгаа бол одоо бас 4-5 жилийн өмнө бид тэр бас нэг ярилцлага хийжсэн. Тэр цагаас хойш одоо бидний амьдралд бас зөндөө сонин тийм үйл явцууд болж өнгөрлөө. Би юу ярих гэдэг нь хүн төрөлхтөн одоо COVID-19 гэж нэг юм хэлэхгүй хийчихсэн айхтар өвчин нэр өгдөж бид бас монголчууд тэр дотор нь мэдээж хүндрэлтний нэг одоо хэсэг нь болсон утгаар бол бас өртөд авсан. Тэгээд одоо тэр хугацаанд янз бүрийн байдлууд гарлаа л да. Одоо гэртээ сууж гарч болохгүй карантин хаалт хорой гэл энэ хугацаанд манай уран баримлж гэрүүлийн гишүүний хувьд та ер нь ямар байдалтай өнгөрөө энэ хугацааг тийм үр дүнтэй өнгөрөө эсвэл ямар нэгэн тийм одоо юм ихгүйгээр өнгөрөө. Энд чинь яг 2 жил болчихж байгаа юм байна шүү дээ тий. 19 оны сүүлээс эхлээл тий 2 жил өр бүтээлтэй гэхэд бас л хэлэхэд хэцүү юм да. Ер нь бол бас нэг ингэж юмыг тунгааж бодож сууж яхад бас зүгээр ч юм уу. Тий. Заавал нэг юмд шахуулж тий. Юу яахгүй. Нэг захиалга авчаа хүндээ яарахгүй тий. Тэгээд нэг одоо юм хийсэн юм дөгнөж тий. Тэгээд сая энэ юунд бол би гол хийсэн юм маань бол юу юм нэг хөрөл цутгуурын жижигхэн мастерской хийсэн. За. Тий. Тэгээд тэр маань нэг бас айтайхан ажиллах болов гэж утсан чинь яг энэ ковид чинь яг таархлаараа нөгөө материал олтгоо болж байгаа. Түүхийд нь олтгоо болж байгаа. Тэр чинь бид тэр түрүүчийн ярьсан уучлаарай бид нар чинь ярилцлага нэг юм санал бодол солилцож ярьдаг учраас яриаг шин тас санагдаж магадгүй. Түрүүчийн ярилцлага энэ цутгуурын асуудлыг битээр хүндчихсэн шүү дээ. Монголд одоо ийм цутгуур хийдэг байдгүй хийдэг одоо тийм үйлдвэрлэл байдгүй гэдэг ярьжсэн санагдаж байна. Тэгэхээр энийг бас ярьжсэн одоо зорилгоо уг нь биелүүлэх гэж оролцсон байна. Тэг хэрэгжүүлэх гэж тий. Тэгээ ямар ч байсан өөрийнхөө ятгах сүлд бодоод өөрийнхөө ятгахтай хэдэн жижиг баримлуудыг цутгаад тэгээд одоо энэ жилийн намар нэг үзэсгэлэн гаргах санаатай байгаа. Одоо 22 оны. 22 оны. Ааха. За би өөрөө чинь соёл урлагийн газрын тэр сан хөмргийн одоо зөвлөл гэдэг юм уу тэнд гишүүн гэж ойлгосон. Тэгэхээр энэ шинэ одоо сонгуулийн гихүү тушаалыг чинь сонсоод надад их тийм сайхан эерэг сэтгэл төрсөн л яг тэгэхээр түрүүн бас ярьж ирсэн сан хөмрөг гэж өнөөдөр одоо энэ чинь урчуудах гэх юм уу баримлчдын гэх юм уу тэгж ангилах уугүй. Үгүй энэ улсаас худалдаж авч одоо сан хөмрөгтөө хадгалж байгаа. Одоо уран зургийн галерейд одоо тэнд үзэсгэлэн гаргаад жилдээ нэг удаа. Тэгээд тэндээс үл одоо шилдэг бүтээлүүдийг улсынхаа сан хөмрөгт худалдан авч байгаа юм. Энэ нэг юм асуулт төрөд байгаа. Хэр зэрэг бил бинчэнтэй одоо сан байд юм дээ. Тэр бол хамгийн одоо нэг одоо эвгүй гэх юм уу одоо эмзэг асуудал байгаа юм. Яагаад гэвэл тэр
одоо үнэхээр сайн юм одоо худалдаж авах юм бол өндөр үнээр л авах хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэр тэгэхдүүл энэ улсаас бол гаргаж байгаа мөнгө бол ердөө арай л чамлахаар юу чамлахаар бүр хэтэрхий баг. Би энийг өөрчлөө яагаад яриад байна гэхээр манай хөгжмийн бүтээлч бас тийм байдгийг. Уг нь бол энэ бол нэлээд сөрхий тийм сан одоо хөрөмжл байх хэрэгтэй гэж би бодоод байл да. Санал нэг байна өөртөө. Тэгжээж бид одоо бас нэгэн соёлын өвийн тухай яригдж байгаа учраас энд чинь бас нэг төр засаг нь нэлээд анхаарад те өшөө илүү би харин юунд нэг олзуурхаад байна гэхээр одоо энэ асуудлыг дахиж сэргээж хийж байгаагаад нь бас нэг юу нэг хэлж байгаа юм байна гэж бас нэг сайхан тийм санагдахгүй надад те. Үгүй энэ бол их удаж байгаа комисс л да. Зөвхөн ажиллаа хийж ирсэн үгүй гэдэг. Тий. Үгүй ажиллаа хийж ирсэн. Тэгэл гол нь энэ юу төсөв мөнгөн дээрээ болоод одоо хамаг одоо их л одоо ингээд сайн бүтээлийг худалдаж авах гэхэд мөнгө нь хөрөхгүй тий. Тэгэхээр тэр сайн бүтээлээ авахгүй арай л долимогхон юмнууд авах болоод байна шүү дээ. Чанарын бас. Тий, чанарын. Тэгэхээр чи манай сан хөмрөг тийм сайн юмэр одоо баяжхгүй байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр дор хаяхад одоо нэг зураачийн одоо өгөөл баримлч хамаагүй л дээ. Тэрний аль нэг сайн бүтээлийн авъя гэхэд тэр баримлч одоо тэр уран бүтээлч маань нэг 2-3 жил ч юм уу одоо нэг мөнгөний талын яахгүй зөвхөн уран бүтээлдээ хамаг санаагаа тавиад юм хийж явах тиймэрхүү байх хэрэгтэй юм шиг байна. Бас цаад утгаараа бас өрсөлдөөн эрүүл сарууд өрсөлдөөн бий болно. Тий. Өрсөлдөөн дундаас гоё юм чанар сайжрал. Тэгээд цөөхөн юм авах хэрэгтэй. Тий. Чанартай. Тий, чанартай, өндөр үнэтэй. Тий. Тэгээд жинхэнэ одоо юу гэдэг одоо шилдэг бүтээлийн. Тий. Тэгэхээр манайх одоо соёлын яамтай болсон энэ талаар мэдээж хэрэг боддог санддаг юм байдаг л баг гэж би ойлгож байна л да. Өөрөөр хэлбэл битэрийн энэ ярианы энэ хэсгээс ингээд дүгнэлт хийхэд бол ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг комисс байна. Одоо зөвлөл болдог ч юм уу те. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь сэргэж байгаа те. Одоо соёл урлагийн газрын шугамар хийж байгаа ажил гэж би ойлгосон те. Тэгэхээр юу гэж бодож юм бэ? Би бол төр засаг бол бас энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэсэн. Тийм ээ анхаарад төсөв мөнгөний зөв төлөвлөөд те дахиад нэг жоохон одоо болцоогороо ихэн шаашаа нэг юм тарчиг амьдралын юм л яриад байна л да. Харин тийм. Эдийн засаг хүчтэй чанга бяртай байвал одоо өшөөгөө бүтээлүүд хөдөлж аваад те сан өмөргөө баяжуулаад энэ бол тэгэл бас соёлын соёл те хаач үед одоо бидний үлдэх нэг юм сайхан буянтал тэгэл жоохон энэ улс орн маань яаж хөгжиж гэн ямар төвшөнд байна гэдэг нь тэр энэ урлаг соёлын төвшөнгөөр л харагддаг шүү дээ. Тий босод одоо тий тэгээд энэ комиссын бүр одоо энэ жилийн тэр хоролтвол одоо бүр ичж байна. Тий. Арай тий. Тэгэл одоо тэгээд худалдаж авахгүй бол та нар ажиллаа хийсэнгүү. Юу юм авсангүй тий. Тэгэхээр чинь одоо тэгээд тэр мөнгөнд нь тааруулж тэр хүний бүтээлийг одоо жоохон өнөө буулгаач гэж бараг 2 дахин болгочлоо яалаа тэгж авч байгаа хаа тэр тэгэхээр чинь нөр хүний нүүр харахад хэцүү л байна. Тэгээд тэр чинь бас их нарийн асуудал, үн ханшийн асуудал. Эндээ ингээд үн ханшин ямар байна, гадагшаага хэрэг үнэлэгдэж сэгнэгдэж явна шүү дээ чинь. Одоо дэлхийн төвшөнд гарлаа гэхэд манайхан ч өнөөдөр маш их юутай болчиход байна шүү дээ. Болцоотой тийшээ гарах. Тэгэхээр нөгөө энэ чинь танад тийм үнэтэй юм билээ шүү дээ. Би нэрмэн лавлын шүү дээ. Тэгээд
Үгүй тэд нар бүр сонсцсон ирдэг шүү дээ гадаадынхан чинь. Тийм шүү дээ. Тэгэл үн хэлэхлээр шууд 2 дахин болгож байгаа. Тийм. Энэ бас их анхаарах ёстой. Анхаарах ёстой. Тэгээ өөрөө чи хэлдэг яг зөвлөдөө улс орны одоо өнгө зүс соёл урлагийн төвшнөөс харагдана гэдэг. Бид энэ нэвтрүүлгийг бас нэг өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах бодолтой л ингэж хийгээд байгаа юм л да. Энэ бол битээр энд суугаад нэг муу үзэхээр яагаад яриад байгаа юм биш. Шүүмжил, эрүүл саруул шүүмжил, анхаараач, хандаач гэсэн л ийм л бодлоготой ярьж л да. Одоо улсаас соёлын яамнаас ойлгоод тэгээд одоо биднэрт комиссийнханд итгээд одоо бид нэр аль болох сайн майл авахыг одоо энэ хамаг сургууль юмын төгслөө одоо олон жил ажиллаа тийм учраас туршлагач байна. Тэгээ бас нүдтэй айлгтчаад байна. Тийм учраас тэр аль сайныг л авна. Магадгүй айдаг байж болох л бахалтай эднэр хоорондоо ойлдаад муу юм авч гэдэг юм уу яадаг чи тийм юм байхгүй шүү дээ. Нөгөө одооны нийгмийн л бас нэг төрхөлтэй. Одоо нэг хардаж сэрдэх нэг юм юутай бий болцсон. Тэгэхдээ уучлаарай. Ерөнхийдөө ирж байгаа бас бүтээлийн чанар тэр уран сайхны талын ер нь жоохон долбонхон байна. Тийм үү. Тэр нэг одоо ингээл одоо өнгөрсөн жилийн энэ жилийн тэр сан өмрөгт юм хөдөлтөж авахд бол бас л их бодвоштой юмнууд их байна лээ. Одоо тэгээ гол нь тэгэл сайныг авах гэхэд мөнгө нөрөхгүй. Тэгэхээр чи нэг тиймэрхүү авах болоод байна шүү дээ. Нэг юм хоёр талын өнцөг юутай өнөө цагт би бас ойлгож байна. Ер нь зөвхөн дүрслэгүрлэгдэж биш. Кино урлаг одоо бусад урлагийн жанрууд нэлээд тийм хөнгөн одоо шингэн андны гэх юм уу тийм ээ. Тэр нэг жоохон ингээд нэг тийм маш их айхтар мөнгө хөөцөлдөж улаарсан тэрнийхээ ирчээр машинд нэг жаргаж одоо бүтээлч хандахгүй тийм ээ. Тийм юм зөндөө дуунаа урлагдчих байна тийм. Тэгэхээр энэ бол бид нар энийг бас ер нь бол сайжруулах хэрэгтэй юм байна. Сайжруулна гэдэг нь мэдээж хэрэг нэг талынх нь том чухал асуудал нь энэ үнэлгээний асуудал та. Үнэлгээний тэг үнэлэмж тэгээд тариф тэр нэгэ дагаад өн тарифын асуудал. Тэгэхээр та нар бас тийм амаргүй ажил хийж байгаа юм байна. Ер нь бол тийм. Тэр сонголтын тэр дундаас би бол ер нь бол эдийн засаг сайжирчвал энэ бол тэгэл сүп хийгээл босоод ирэх асуудал мэдээлэлтэй. Одоо хөгжмийн хувьд бол би бас тэгж ойлгодог. Одоо нэг юм аятайхан дөрвтойхон шиг юу бүтээл хийчлээ. Нөгөөх нь үнэлийг ихлээр хүрдэг мөнгө. Тэгээ одоо манай энэ том хөгжмийн зохиолчдын зовлон байдаг шүү дээ. Өчигдөр махан идэж зохиогоод ямар сандаа би нэг болгож ярихад хоёр хөгжмийн зохиолч таарлаад нөгөө нэг нь одоо бахан симфони бичил үзээд идэг өрхий гэртээ бүр махан идэл яваад тэгсэн нөгөөх нь зүгээр нэг рекламны хөгжим хийгээл тэгээ сайтан болцсон. Ойлоор хаарлцсан гэж. Тэгсэн чинь яаж юм миний өвгөн юу болж байна? Гэхдээ би одоо ингээд нэг чигтэйхэн юу бодоод том уран бүтээл хийгээд ингээд ерөөсөө үнэлэгдэж бардгүй гэсэн. Чи одоо бод зүгээр данон гэж хийхэд л тэгэл одоо сая навж штэ гэж. Энэ нэг юм сонсоход нэг тийм инээдтэй саавал асаргуу нэгтэй асуудал байна. Тэр нэг авторын гонорар гэдэг одоо дахин тэр дуугийн хэрэглэх юм уу хөгжмийн хэрэглэхэд одоо өгж байна манай. Өгнө. Ер нь тэр бол нэлээд хэдэн жилийн өмнөөс ноцтолтоод байгаа юм даа. Энэ чи бас тийм амаргүй асуудал байдаг юм. Хуучин нөгөө бидний залуу байх чинь одоо төрийн мэдлэлт байж зохиогч ирэх одоо хөгжмийн төрөлхөөрч ялгаагүй л. Одоо бол энэ чинь нөгөө нэг жинхэнэ зах зээлийн голдролд оруулаад
зэгцлэн гэдэг чинь бас тийм амар асуудал биш үү. Одоо та нар ч гэсэн зураг мургийн чаягаар бариу нойрол шкоп хуулна тий. Харлах мохоо байгаа шүү дээ. Хуулбар хийн тий. Одоо бүр тийм парадокс байдаг шүү дээ. Хуулбар Санаа хулаагаал юм. Хуулбар юу хоёрын ориг хоёрын ялгч чаддгүй нөгөө авж байгаа хүн гэж ярил л да. А мэрэгжлийнхэн бол андашгүй шүү дээ ойлгоо. Тэгэхээр энэ бизнес бол асар их цэцгээс танаас салбар тийм юм байна одоо байдаг л Үгүй байна. Копитал. Тий. Одоо тэгээд нэг хэсэг одоо баримл хөшрөө дурсгал их нэлээд хийгдсэн л дээ. Тэгэхээр энэ бол бас нэг мөнгө олдог арга болчихлоо. Тий. Тэгэл энэ хүмүүс чинь хөдөө аймагуудаар одоо за үнэхээр л гавьяатай улсууд байдаг бахал да. Тэгэл тий. Өчнөө шүү. Тэгэл өчнөө бөхчүүдийг босгоол тий. Тэгэл одоо тэр бас нэг таашаал юунд зохицохгүй юмнууд хийцэн байгаа юм да. Тэгэл одоо хаалганууд гэх юм уу учир утахгүй тий. Совруу одоо соврууч бас яг ойлгож байна. Үгүй тэр энэ совраг эдрийг ер нь болох хэрэгтэй. Харин тий. Тэр одоо энэ тэнтгүүл бурхан багшийг ийгэл байна. Одоо ер нь энэ шашны асуудлыг бас нэг шийдэх хэрэгтэй л юм шиг байна. Жохон тийм хэр хэмжээнд хитрэж байгаа шиг. Одоо өөртөө чинь санал байна. Шашны урлаг тий. Тэгээд одоо дөрслөх урлаг шашны бас нэг одоо энэ бурхан хийгээд байгаа. Энэ бол уул нь бас жоохон ялгаатай л байх хэрэгтэй юм. Тийм л байна. Мэдээж Занвазрын бүтээлүүд бол үнэхээр шедевр юм уу те. Гэхдээ одоо энэ сүүлд хийж байгаа юмнууд бол ерөөсөө тэрэнд хаач хүрэхгүй. Танаа орлонгоор орохлоор ийм жижиг хэмжээний баримлууд одоо нэлээд энэ нөгөө юутай холбоотой жижигрээ те одоо том юун хэмжээ нь багасаад энэ чинь бас л нэг эдийн засгийн юутай эдийн засаг тий. Захиалгууд нь тэгэл үгүй захиалгатай ч биш голцоо одоо юу үзэсгэлэнт те юмнуудаа одоо бүтээлээ тавихтаа бас их том юм хийхэд бол хэцүү болчиход байна л да. Тийм учраас одоо энэ жижиг хэлбэрийн баримл гэж ярьж байгаа юм байна тий. Жижиг хэлбэрийн тэр утгаараа сүүлийн тийм хэлбэрийн одоо зохиолууд ах шиг байна тий. Үгүй ер нь тэр байх ёстой тий. Зүгээр магадгүй энэ нэг одоо энэ эдийн засгийн асуудлаас болоод тэр нь арай илүү хөгжөөд байж магадгүй тий. Тэр бол магадгүй нэг талаар сайн ч байж магадгүй тий. Тэгэхгүй тэгээд нэг одоо бидний залууд байхад одоо нэг өрөө юу болсон нэг том дими юмнууд бас хийхгүй тий. Дими мөнгө өрөхгүй бас тэрнтэй зүгээр л юм тий. Түрүү ярьж яхад нэг халах голын том өшөө шүү дээ. Тий. Тэр өшөөний засвар одоо сэргийн засварлах гэж ярил л да. Тэр асуудал яригдсан уу? Тэр аагаар халахгүй л. Үгүй болохт л би нэг захиа нэг юу явуулдгийг. Одоо энэ бас нэг юу шинжээчүүдээр үзүүлээч. Тэгээ ямар байдалд байна. Ер нь тий өшөөнө хэдэн жил тогтцохоор байна уу? Аль ер нь их муудчаад байна уу тий? Тэгээ цаг хугацаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ реставраторууд одоо тэр сэргийн засварладаг улсууд маань бас юу боловсрал гэдэг мэрэгжлийн дутаад байна. Ийм ерөөсөө хийж үзээгүй учраас энийг бол тэгэхээр дахиад л нөгөө бид нар чинь зөвлөлтийн баримлчтай нийлж хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ Оросоос бол бас нэг шинжээч гэдэг юм уу нэг хүмүүсийг ураад тэгээд нэг үзүүлэх хэрэгтэй. Үгүй би чухамдаа тэрний хөндөж яриад байна шүү дээ. Тэр чинь нэг юм төсөв одоо Оросоос хөрөнгө оруулалт ирсэн шүү дээ. Путиний одоо юу тэр дотор нь тэр асуудлыг тавьж явах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд тэгснэ үгүй юу гэж би сонирхоо. Үгүй. Тэр нэг л өөр тэр нэг барилга юу тэр нэг Жуковын
баримлыг хийсэн баах нэг мөртөө тий. Тиймэрхүү юмнууд хийсэн юм шиг байлээ. Тэр юмд бол ямар ч хамаагүй. Тэрнээс шагналтай би ийм утгаар яриад байна. Одоо энэ алхуулын хөшөө ч гэдэг юм уу одоо бусад хөшөө монументууд эдгээр чинь дандаа соёлын өв болж үлдэнэ. Манай энэ нэвтрүүлгийн одоо соёл урлагийн газартай хамтарч байгаа нэг сэдв нь бол энэ л дээ соёлын өв. Тэгэхээр энийг хамгаалж, хадгалж, хамгаалж хойч үлдээ үлдээх энэ талаар л одоо жоохон дотмог хандаад байна уу гэж надад санагдаад байгаа зүгээр иргэний хувьд бол тэгээд тий гол нь тэр энэ соёлын өвөө хадгалах хэрэгтэй байна тий хамгаалах тий одоо тэгээд халах гол гэтэл Эренбаатарын хөшөө тэр нэг Яаков Левийн тэр нэг ханан хөшөө байгаа эднэрийг л бас нэг л юм арай нэг зарчим нэг мөнх одоо юу гэдэг манайх чи мөнхийн материал ч гэдэг юм уу нэг чулуу хөрлөөр ч юм уу нэг жоохон сольж хийх ч юм уу тий нэг арай сайжруулах хэрэгтэй байл та тэгэхгүй тэгээд нөгөө тэр үед чинь цементээр хийцэн бетоноор нөгөөх нь тэгээд жил бүхэн л нурж яадаг тий тэгэхээр тэрийг тэгээ одоо бол техник материал бол их сайжирч байна шүү дээ одоо чи манайх чи бас тийм эрсдэлс уур амьсгалтай бас хэцүү нөхцөл шүү дээ за тэгвэл тэр нэг жоохон тийм одоо чамлахаар юм болсон л байна л да тэр хөшөө тэр янзлуулчих байсан тий. Тэгээ сая юу нэ ардын урсгалын 100 жилийн энэ жил бас одоо өнгөрсөн жил болчлаа тохиож штэ. Тохиосон байна тий. Тэргээр бас юунууд яригдсан. Одоо энэ дурсгал хөшөөнүүд одоо энэ тий. Одоо Сэлэнгэ аймагт их байна. Одоо тэр юу нэ яахтай тий. Хажууд тий. Тэднийг бас ер нь сэргээж нэг би бол миний санал бол нэг өөр материал тэр хэлбэр нь хэвээрээ нэг арай юу сайн материалд ер нь энэ шилжүүлэх баримл гэж ярил л да. Зургийн баримчтай ярьж байгаа учраас тэр сэргийн засварлах ажлыг хийх ёстой гэдэг юм. Тэр байгаль газрын орон нутгийн юу н одоо хот юу хариуцах хэрэгтэй. Уул нь одоо энэ Улаанбаатарын хөшөө дурсгалуудыг бол Улаанбаатар хотын одоо чухам нэр нь ямар нэртэй байна бүү мэд хариуцах хэрэгтэй. Орон нутагт бол тэр орон нутгийн одоо засаг захиргаан гэх юм уу тий эднэр л хариуцж явах хэрэгтэй л да. За манай соёл кофе цаагаар байлтын зочноо юу уу? Кофе. За би бас кофе ууч. 2 кофе. Тэгвэл орон нутаг юу тэр хариуцсан би нөгөө манай энэ үзэгч зүгээр энгийн үзэгч шийдэл сонирхдаг байж магадгүй энэ хөшөө хин мэд яах хэвээр хариуцах хэвээр соёлын яам хариуцдаг юм уу хот дүүрэг одоо тэр тухайн амьдардаг орчных нь засаг захиргаа хариуцах хэвээр тэгвэл тийм байт юм байна л да. Зүгээр өөрөө одоо амгалан төрийн шагнал би зохиогч нь байна тий. Би энэ хөшөөгөө өөрөө янзлая гэж одоо байж болох уу? Байж болно. Гэхдээ би юу утгаар ярьж штэ. Өөрөө хөрөнгө мөнгө гаргаад засах нэг хэрэг бишээ. Одоо тийм юу болцоогүй тохиолдол хэрвээ тэр хот аймаг нь хариуцдаг юм бол төсвөлөөд би нaan чинь өөрөө оролцож одоо адаглаа хүний хөшөө байлаа гэхэд хамар нүдийг би янзлаач гэдэг юм те. Иймэрхүү маягаар одоо хандаж болох уу? Болно. 90-ад оноос бол нэг тиймэрхүү байсан. За. Тэгэл одоо би энэ өөрийнхөө хөшөөнүүдийг өөрөө засч өөрөө оролцсон. Тий оролцдог байсан. Тий. Одоо бол мэдхгүй ерөөсөө чимээгүй л байна. Хаяа тэр хотоос ярих нь ярьж л байсан. Тэр таны өшөө юун тэдэргээд асууж байсан. Тэгээд
нэг нэг одоо нэг ийм юм болчиход байна. Нөгөө хөшөөгөө ингээд ярьлаа. Нэг удаа ингээл тэр самбууга хөшөө миний хийсэн хөшөө л дээ. Их хурлын арга байсан. Тэгээ ордны хажуудлын самбуу. Тэгээ нэг харсан чи юусэн харагдхаа болчлоо. Яасан гэсэн чинь баахан мод тарьцсан. Нөгөө ландшафт. Ландшафтны дизайн байх хэрэгтэй. Тэгээ ятгахтаа өгвөл одоо юу гэдгийг бут маягийн юм тарьж болох мод тариг өндөр интернет. Тэр чинь одоо тэр юуг одоо өчнөө мөнгө заасаар босцсон юм тэгээд бүгдийг халахалчихлаа чи ямар харагдахгүй тэгээд визуал харагдахгүй. Тэр бас бодолтой л асуудал тий. Тэрнийг одоо тэрэнд нь ухаанда зохиогч нь өөрөө заавал оролцож явах хэрэгтэй байна. Үгүй заавал биш ээ. Заавал биш тий. Тэр чухам ямар юм засахаас тий. Би нэг төрүүчийн ярьсанд ширжсэн санаж нэг хөшөөнүүд янзсан юм аа. Санаа сайхан. Одоо сэтгэлэн сайхан, оролдого нь хичээл зүтэр. Гэхдээ ингээд нэг зарим хөшөө ингээд нэг пиаврын тоглоом шиг болоо шаад нэг хачин юугаар будаад байт юм аа. Ялангуяа нацагдорж байгаа хөшөө үед нэр чинь сонирн болоод тэгээ нэлээд шүүмжлэгдсэн баха. Тэгээд дараа нь арай өөр болсон харагддаг л да одоо. Тэр чинь нэг нацагдорж байгаа хөшөөг бол одоо ингээд паркаас ингээд тэр хоошоо явхад ингээд бид нар бол дандаа тий доороос хардаг байсан тий. Тэгээд тэр юутайгаа одоо энэ хот орчинтойгоо их аятайхан зөгчжсэн тий. Тэр чинь ингээд баг ганцаараа дүнсийгээд ингээд их гоё харагддаг байсан тий. Өөрөө тэр евро зүүн тийшээ харцсан одоо нар босч байгаа зүг харцсан. Одоо бол тэгээд тэр юунд байшингуудын дунд аваачаа тавьчихлаа нөгөө чинь тэгээд нэг л юу наад чи бас их утга санаа биш болчихсон. Маш модоштой асуудал байна шүү. Тэр нь бол нэр мод ботч ургадаг дээшээ. Тэгэхээр тэр шиг ингээд анханасаа одоо баримч хүн тооцоолж хийж байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг ухаан байгаа шүү дээ. Өөрөө шийдэлдэг тэр шиг бас тарих толгойд нэлээд бодож тэрний наваашаа ингээ механикаар ингээд нэг юм нэг талаараа мод тарих зөв юм шиг. Тэгтээ гоё хослуулах хэрэгтэй шүү дээ. Зөв хослуулах хэрэгтэй. Тэгээ би бол бас энэ юу н суурийг арай намхан хий гэж Сүрэнживт ярьж ирсэн. Тэгсэн чинь Сүрэнжив одоо бас өндөр байвал зүгээр гэж бодсон байлоо. Тэр тэгээ бараг онжаах шиг байна. Онж. Тэгэхгүй тэр мод интришн 70 орчих гээд шүү дээ. Тий. Энэ хөшөө баримлыг ер нь бол одоо сүүлийн үед бас арай гайгүй анхаардаг болох гээд байх шиг байна. Ер нь бол би ямар утгаар яриад байна гэхээр түүхэн соёлын өв болсон энэ одоо байгууламжуудыг гэж яриа л да. Эний шин ингээд нэг хэсэг ч бас хамаагүй хайр найргүй нураад сүйдэх юм явлаа шүү дээ. Саяны одоо өнгөрсөн хэдэн жил. Тэгсэн одоо сая тэр сүүлд нөгөө гоожингийн байшинг бүр нэг нурдсан. Гэхдээ тэр ингээд сэргээн засварлаад босгоод ирвэл маш том түүхийн үнэт одоо хөшөө байхгүй хөшөө дурсгал болно. Тэгэхээр энэ дээр харин хотын захирагч нэлээд тийм ухаалаг шийдвэр гаргаж байгаа харагдана лээ. Энэ маягаар явал уг зүгээр л юм уу гэж бодлоо. Би ямар утгаар яриа нэс бид нар энэ түүхэн соёлын өв энэ дурсгалт энэ одоо бүх зүйлээ хамгаалж сурах нэг юм соёл тийм ээ байх хэрэгтэй л гэдэг утгаар яриад байгаа л. Тэрэн дотор ч одоо өөрөө чинь хөшөөрөнд баримлаад явж байгаа жишээтэй тийм. Одоо харамсалтай тэгээд их олон юм нураагаа хийцэн тэрэнд л харамсах юм да. Би бас харамсал байдаг. Тий, тэгээд одоо юу би чинь бас нэг сайн итгэхгүй л байна. Тэгээд гол нь одоо тэр реставрацийн мастерсконууд байх хэрэгтэй. Тэр энэ чинь сэргээн засварладаг одоо тусгай барилгын одоо юу гэдэг уучин юм байсан байлаа.
сэргийн засварлах газар гэж байсан, тий одоо Хингуа гэж байлаа да археолог энэ төр байсан юм аа. Тэгээд тэр нь байхгүй болсон юм билээ одоо. Тий. Тэгээд төсөн мөсгөнэ байшаа бүгдээр ингээд тэр нь өнөөдөр ерөнхийдөө сэргийх шаардлагатай болоод байгаа юм билээ. Шаардлагатай. Тэр чинь одоо маш чухал одоо бүр тийм улсын хэмжээний одоо алд багхгүй систем байх. Их чухал. Тий их чухал юм байна. Тэр юуг сонссон уу юу? Одоо Китай улсын тэр нэг харуулын байшин хэрлэнгийн ирэг дээр байдаг. Тий. Тий одоо тэрийг одоо тэр засч яана гэдээ бүр хачин болгоцсон байл. Одоо сэргийж байгаа ч юм уу яаж байгаа ч тий. Тэгээд энэ тэр юу гэдэг лээ аль 10 дугаар зуунаас өмнөх юм одоо тэр чинь хамгийн үнэтэй юм байхгүй юу? Тэрийг тэгээ одоо юу ч биш болгочлаа шүү дээ. Засч яана. Ятгахтаа засч чадахгүй бол консерваци хийж болно л та. Тэр чинь хөлдөөгөөд гэж яриа. Хөлдөөгөөд тийм үү гэдэг тий. Өөрөө их бурхан тэгээд одоо тэр халахгүй л ярьж байсан шүү дээ. Их бурхантыг засч яана гэж өөр аймаар болгоцсон байсан. Тий баг засаагүй байхдаа альтаа харагддаг байсан. Тэгэхээр энд бас нэг ийм дүгнэлт төрж ин л да. Ер нь энэ мэрэгжил боловсрал гэж чухал байна. Тэрс салбарын те одоо адаглаад хараад ойлгодог, дүгнж цэгндэг, энийг ингэж засах юм шүү, ингэж янзлах юм шүү, тийм ээ? Тий. Тэгэхээр энэ дээр одоо та нарын үүрэг оролцоо бол маш чухал юм байгаа шүү дээ өнөөдөр. Тий. Тэгээд энийг бас нэг бодлоготой хийх хэрэгтэй. Одоо энэ засгаас бүр бодлоготой явуулахгүй л нэмэр байхгүй. Энд чи бас их асар их мөнгө шүү дээ. Тий. Тэр чи баг чи түрүүн хэлжсэн шин барилга барихаас засах нь баг илүү үнэтэй болчихсон. Тийм байдгийн. Би судалж ирсэн. Нэг сэргийн засварлах одоо үйл ажиллагаа чинь нураагаад босгосноос илүү үнэтэй байдаг. Тий. Тэгэхээр одоо би л тэгж хардаад байгаа байхгүй иргэнэ. Эдгээр чинь ингээд зүгээр сүйтгэж ячаад шинийг барьж исэн ашигтай болж харагдах гэдэг шүү дээ. Зүгээр одоо вертикчин хүний хувьд. Тэ өгөл бах л да гэж найдаж л байна л да. Арайчтай. Одоо энэ сүүлийн үед энэ баяр хөшөө одоо битэрийн өнөөдөр ярьж байгаа сэдв рүү эргээд ороход тэр хөшөөг таарсан ландшафт одоо газар байрлалын дизайн одоо чим юу орчинг тогтчуулах тий. Эний чинь бас юм цогцоор нь хийх хэрэгтэй байт юм байна шүү. Тийм ээ. Тий. Анхнаасаа өдөрчөө олон би хандаж ярьж штэ. Одоо проектыг хийж явахдаа тэр бүгд чинь тооцох хэрэгтэй тий. Одоо энэ барилгатайгаа харьцахад одоо ямар хэмжээтэй байх юм. Тэгээ энэ төв одоо энэ одоо ингэж хүмүүс ороход яг эхэлж тэр одоо баримлал гэхэд яаж харагдах юм тий. Тэгээд нарны тусгал байна. Тэгээ тэр бүгд чинь тэгэхээр энэ чинь ингээд цогцоор нь харж зөвлөж шийдвэрлэдэг тийм одоо бүтэц байх хэрэгтэй шүү дээ. Бүтэц гэдэг нь заавал орон тооных байхтаа биш. Орон тооны бус одоо та нарыг тэр мэрэгжлийн талаар одоо тэр дизайнер эдэр оролцоод альва нэг хөшөөг засъя гэж бодъё л да. Тий. За альва гоожингийн байшиг засъя гэж бодоход энэ нэг 20 жилийн дараа ямар харагдах вэ? Энэ олон барилгын дунд ингээд одоо чойжломоос өмнө хийж бас сонир болоод байна шүү. Тэр доор тэр хамгийн гайхамшигтай манай одоо устгалд орж амжаагүй тий. Тэгэл одоо тэрний шин ингээд устгай ажиллаа гэсэн үг шүү дээ. Тий, ерөөсөө ингээд дээрээс нь вертолетоор явж ирсэн нэг юм нөгөө нэг гадны жуулч тэгдэг гэсэн. Танаа энд нэг юм танаа хааны одоо дүүн гэлөө ахан амьдэрдэг байсан юм юу байдаг ордон байдаг гэсэн үзий ихлээр нэг баахан юм шилэн тоосхон байшингууд тэгэл тэр дунд нь ингээд удамжаар за яг хөө тэр шинэ хуучин бол хосолж болно. Тэгтээ учиртай хослох хэрэгтэй юм байна. Одоо саяны ветеринary ярианаас үз. Тэгэхээр тэр ландшафт одоо би орчин үеийн хэллэгээр нь хэлээд том юм. Тэр дизайн бол айгүй чухал байд юм байна шүү. Тамны гэдэг шиг тий. Тэгэхээр ер нь бол энэ дээр төр засаг бас анхаардаг байх хэрэгтэй юм байна л да. Альва одоо шинээр сэргээж засварлах юун дээр бол эхлээд цогц тийм авч хилцэж ярьж зөвлөж ивэж ихгүй
хэн нэг цэцэрлэгжүүлэлтийн нөхөр орж ирэл за энэ мөрөөс баахан мод тэрийг суулгая. Тэгээд ингээд тэр нэг 20 жилийн дараа нэг модууд нургаад байдаг тий. А мод тарихгүй гэж юусоо яриаггүй шүү дээ тэр. Мод бол өнөөдөр одоо тарих хэрэгтэй тий. Үгүй тэгээд сайхан юунууд цэцэрлэгүүд байгуул л та. Тий. Энэ юунд бол хичнээн. Тий. Сайхан одоо юу одоо энэ би бол энэ өндөр байшингуудын эсрэг байдаг. Би ч гэсэн. Тий. Энэ бол одоо манайхан энэ зөвхөн тэр барилгын нэг хэдэн улсууд л бизнес хийгээд байна л да. Тий. Нэг жижиг газар дээр өндөрийн босгоод тэгээд олон айл оруулж одоо мөнгө яаж л байгаа тий. Сааж л байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас энэ юуны архитектор одоо би бол Монголд Улаанбаатарт баг архитектур байхгүй гэж ярьдаг юм. Тий. Ягаад гэвэл ямар ч бодлого байхгүй. Тэгээд дурын хүн дуртай газараа сүүлд нэг ганц хоёр байшин нураас нүг юм итгэхгүй. Нөгөө нэг лего тоглоом шиг болчихсон. Ингээд залгаа бүгд тоглож байна шүү дээ. Энэ бол за ийм байшингууд одоо өшөө хэдэн жил байх вэ? Тэ? Ялангуяа энэ өндөр байшингууд. Тэгээд энэ хэрэгцээ юу гэдэг лээ бас нэг материалын илэгдэл хорогдол болоо тэгээд энэ бүгдийг чинь буулгах болно шүү дээ. Би санал нэг байна. Яг гэвэл би бас энэ уран барилга одоо энэ юуны салбарын юмнуудыг нэлээд сонирхож зүгээр эргэн хүний хувьд. Тэгээ сүүлийн үеийн архитектурын шийдлүүд бол ерөнхийдөө энэ гял цол болсон юм шилэн талын байшингууд чинь бүгд харьж байгаа юм билээ шүү дээ. Одоо дандаа энэ жид бол одоо өөрмөц юутай одоо энэ бидний энэ сууж корпорат хажуудлын солонгосын элчин сайдын яам шиг юм энийг би дандаа ярьдаг байхгүй. Тэгэхгүй манайх чинь нөгөө нэг хаавсын одоо 90 үеийн дуусж байгаа нэг юм талын шилэн байшингууд тэгээ бойр шилдэг үнэлдэ тэр дотор бас бизнес яваад байна. Тэгээ ер нь бол хатуухан хэлэхэд одоо энэ хот дотор энэ том өндөр орон сууцнууд барих ямар ч утгагүй. Тэгээ одоо нэг баахан шаргуульчны үр шиг ийм том нутаг дэвсгэрд ёо. Тэгээ ойлгохгүй байгаа. Одоо ямар хүн тэр байрыг хөдөлгөж яваад тийм мэдхгүй өөрөө энэ чинь нөгөө нэг бас нэг ард түмэн нийтээр ард түмэндээ буруу өгөх бол маста буруу өгөх бас утгагүй л. Ер нь бол ярьж явах хэрэгтэй байхгүй нэг үгүй ийм байшин одоо сонгохоо болёо хэдүүлээ тий. Ард түмэн өөрөө хэлэх ёстой л та. Гэхдээ энэ жоохон өгвөл боловсрал өгвөл тэр юм мэдэхгүй байх шүү. Тий. Тийм шалтгаан бид нар энэ 10 хэдэн давхарт амьдрмааргүй байна тий. Бид нар хаус амьдрэх хэрэгтэй. Яг тий. Одоо өөрөөр хэлбэл барилгын материалын технологи маш их хөгжиж байна тий. Тэгээд нутаг дэвсгэр маш их байна шүү дээ. Заавал энэ шам баралдаад нэг юм шаргалчны үр шиг би ямар санда хатуухнаар хэлэхдээ ийм айгүй муухай юм сүулдэ ингээд нэг олон орцтой лифтний бензинсэн ардсан бидний залуу үеийн юу бол хоцрогчод байна шүү дээ өнөөдөр тий. Тэгэхээр би бол энэ дээр бол өөртөө чинь санал нэг байд. Тэгээ одоо энэ гэр хорооллох юм бол бүгдөө ингээд гоё одоо би нэг юуны сайхан засмал тавьж өгөөд тий гэр хороолдоо сайхан амьдраа гэдэг групп байгаа. Тэнд бол тийм залуучууд аягүй их гарч ирж байна. Нөгөө хашаагаа янзлал. Тэгэл нэг хөөрхөн жижигэн тий хаавсараад тэгэл хүүхдүүд нь гадаа тоглоод хашаад газар нутаг их байна шүү дээ. Тэгээ заавал нэг орон сууцч болно энэ мөнгө яваад байна л да. Мөнгө яваад. Тэгээ энэ машины төгжрөл бол бас энэтэй холбоотой шүү дээ. Тэг жижиг газар хэтэрхий олон айлууд бүгд машинтай. Тэгэл одоо тэр гоё индивидуал архитектурын дунд одоо гоё уран баримл гоё нэг орчин үеийн тийм дизайнтай бид нар мэдээж хэрэг юу гадаагаа төвчгсөн шүү. Одоо бодлогын хувьд тэгээ уран бүтээлийн сэтэл санааны хувьд та нар ч одоо айгүй юу гэдэг шүү дээ тийм сэтэл санааг оргилсан дандаа би нэг юу сандгийг арчсан ойлголоос өмнө шүү дээ. Орчуудын их хорлолол нэг мундаг шоуганд орлоо бай. Тэгэл Орос хоёроо идэр гарч ирдэг. Тэр чинь залуу уран бүтээлчийн зөвлөгөөнөөс өмнө болсон урлаа байхгүй. Тэгээ би юу гэж ярих гэдэг нь гэхэлэр ер нь урчууд зураач баримтчид айгүй идейний хамгийн одоо дэвшилт үзэлтэй ийм л байсан да одоо бидний одоо ямар байдгийг залуу зураач уран бүтээлчид
тийм эрмэн гоё юу байна уу гэв. Өөрөөр хэлбэл би ямар утгаар яриад байна гэхээр энэ бүхэн чи араас хөдөлмөрч одоо төмөн олныг уриалж тий гэгэрүүлж ийм юм дээр ингэж үзээч, ийм гэрийг сонгооч тий ийм юмыг үздэг болооч гэдэг ч юм уу тий. Тийм хэвээрээ мэдхгүй. Одоо нэг л бид нар бол тэр үед арай л өөр байсан юм уу та. Дор хаяхад гадаадад нэг боловсрал олцсон тий. Тэгээд нүд нэлээд тайлагдсан. За ятгахта соц орнуудаар явж исэн ч гэсэн тэр бол бас гадаад ертөнцийн бас л Европ шүү дээ. Тэгэхээр ер нь л нэг Улаанбаатарыгаа, Монголыгаа бас нэг хөгжүүлэх юмсан. Бас нэг чухам ямар арга байсан тэр үед. Тэгэл нэг л тийм зах зээл рүү орох шүү дээ. Ер нь бол Монголд би ингэж боддгийг. Одоо хот байгуулалт гэж байна. Тий. Барилгажуулалт гэж байна. Тэрний хажуугаар одоо чимэглэх тэр хотыг гоёх тий. Тэр гоёх юм дотор баримл орно шүү дээ. Тэгээд одоо аймгийн төвүүдэд нэг ийм мөрхөө маягийн ансамбл юм уу, ийм баримл байвал яасан бэ тий. Учир зүггүй наад бүгчүүдийн шиг одоо бодлогогүй яа тэгээ болмоор байна тий. Тэгээ нэг хаашаал харнаа нэг ингэсэн нөхөрлөлөг одоо ингэж байж идэг тий. Тэр бол байхгүй болохгүй гэж байгаа юм биш шүү дээ. Тэр бол манай уламжил соёл мөн үү мөн. Тэгтээ нэг ийм ухамсар төвшин нэтрэг тий төлшраа байна. Тий. Тэгэхээр би ямар утгаараа орчин үетэйгээ явах хэрэгтэй. Одоо тэр аймгийн төвийн цэцэрлэгийг яаж тогтоох вэ гэдэг ч юм. Тэрэн дээр одоо уг нь та нарын үгийг сонсчлох хэрэгтэй л гэж би ярих гэдэг л. Одоо энэ дээр бол нэг тийм юу овч улсууд их гарч ирээд байна. Тэгээд урлагийн мэдлэгч байхгүй. Одоо тий тэд нэр мөнгө л яаж байгаа хэрэг шүү дээ тий. Бизнес л хийж байгаа тий. Тэгэл сохроор зон сойцолтод байна. Тий. Тэр тэд нар чинь л нэг юу хурдан баяж гэдэг юм уу яах гэдэг тий. Тэгэл нэг хэсэгч баримлч бас тийм болцсон байсан тий. Тэгэл нэг ийм юу их цаг үр хийгээд өгөөч тий. Тэгэл юу яа. Би нэг тэр нутагт наваачиж хийлгэхийг бодъё гэж. За би санаас баримл гэснээс амьд сүрэнгөө цэнтийн амьд сүрэнгөө одоо юунууд гэдэг чинь барельеф гэдэг байна шүү. Одоо дурсгалын самбар. Дурсгалын самбар. Тэр чинь бас нэг урлагийн төрөл шүү дээ. Тий. Өөрийн чинь аавын дондгийн цэгмэдгэн honгийн их сургуулийн наадалт байна тий. Энэ одоо зөвхөн би хоёрын ярьлаа. Энэ чинь бас нэг юм юун дотор орж байгаа байсан одоо оролдож хурц нураас зүтгэж болохгүй гэсэн ийм юу жагсаалт гэдэг юм юу байдаг гэж байна. Үгүй байлгүй яах вэ тий. Өшөө дурсгал бас орно шүү дээ. Бас л нэг бүтээл шүү дээ. Орно тий. Тэгээд энэ бол юу гэдэг нь одоо энэ архитектурын барилгатай их холбоотой тэр барилгат нь одоо тэр байшинд амьдарч ирсэн улсууд юм чинь тий. Тэгээд тэрнийх нь гадаа ингээд нэг дурсгалын самбар хийж болж байна л та. Тий. Тэгэхэд одоо нэг дээх нэг хуралд орсон. Тэгэхэд Баастгван баримл одоо дурсгалын самбарыг хийгээд тэр юу штэ. Арт театр 40 байрлал 23 дугаар байр гэдэг байна. Тий. Тэгээ тэнд хийж болж байгаа юм. Тэр барилгыг бол бүр ингээд яагаад хайцсан. Нурам. Үгүй тэр юу янз бүрийн кабель ингээд явуулаад тэгээд сүлжээ хэрэг. Тий, тэгээд дунд нь нэг байшин барьцсан. Тэгээд тэнд одоо хийхэд бол үнэхээр боломжгүй болчиход байна шүү. Тэр тийм муухай орчинд тий. Хуучирсан гэдэг утгаар ярьж байна. Хуучирсан биш тэр юугийн сайхан ханын засч болно шүү дээ. Тэгэхээр тэр олон кабелүүдийг чи яах вэ? Тэр бууз хоошорын нугаанцны кабелүүд. Тийм тэр чинь нэг давхар дандаа юу болцсон. Тий. Бас ухчих 3 давхар 2 давхарт байсан. 2 давхарт байсан тий. Тиймэрхүү байгаа юм тий. Өөрөөр хэлбэл энэ одоо
дурсгалын самбар энэ төрийг хийхэд хүртэл ярилцдаг л баг л та. Үгүй ярилцчихээ л дээ. Ярилцчихээ. Тэгээ ямар хариу өгж ийн гэхэд тэр юуны гүцэх захиргааны энэ юу үгүй юу л тэр барилга кабель эднэрийг татааг байхад энэ байшин тийм гоё байсан юм уу гэж байгаа юм. Тэг ямар ч байсан арай л зөвөрхөн байсан. Шал өөр байсан. Би ч бас туу тамирагийн найз байсан юм шиг мэдлээ. Тэгэхээр залуучууд ийм л бодолтой байна шүү дээ. Тэгэл тэр кабелийн уул нь бүгдийг цэвэрлээд нэг хөрхөн үнцэг гаргаад тэгээд хийж болно. Тэгэл бүхний баст гэж одоо Монголын одоо нэг ийм байх юм аа. Энэ зарим ийм одоо прагматик гэх юм ааш. Ерөөсөө хуучны 90 оноос өмнөх юмуудыг бүгдийг устгах цэвэрл юу энийг би бол ерөөсөө зөвшөөрдөг. Энэ бол түүх байд юм аа. Энэ дээр коммунист байна уу, арчилсан байна уу, ногоон байна уу тэр ерөөсөө амаах. Тэр хүний байсан түүх орчин ямар байсан тэрнийг аваад хадгалаад үлдчих. Тэрнийг заавал үзэл сурталчуулж улс төржил тэ манайч одоо нэг юм аюуны юм сонин тэр нэг жоохон боловсрал аюун нэ одоо тэнхээ жоохон юутай холбоотой юм байна гэж би үзээд идэв. Ер нь бол түүхээрээ л байх хэрэгтэй тийм ээ. Одоо түүхгүй бол тэгээд одоо 13 дугаар зуунаа л бид нар ярих тэгээ бусад өөр түүх байхгүй юм шиг л. Миний одоо сайн дотны найз нар дотор хүртэл тийм хүмүүс байна. Ерөөсөө энэ устгах ёстой. Хуучны энэ кино, мано, зохиол, мохол энэ бүхнийг үзэж сурч болохгүй гинэ. Үгүй болохгүй шүү. Үгүй тэрэн дээрээ дөрөөлөөд цаашаа явах хэрэгтэй шүү дээ тийм. Тэгэхэд манайхан ч мэдхгүй тийм. Тэгээ ингээ ийм ярихлаар одоо бид тэр энэ мөн коммунистууд одоо юу гэдэг нэг юм өөрийнхөө өнцгөөс тайлбар. За тэр ч яах вэ? Тэр тэрдэргөө байх. Бид нар коммунистууд биш шүү дээ. Би бол ерөөс намд хизээж одоо түрүү бид тэр ярьлаа шүү дээ. Тэр арчилсан хувьсвал гарахаас хамаагүй өмнө эн чинь одоо зураачд бариулсан энэ дээр гарч ирэх. Тий. Одоо шүүмжилж цаашаа одоо ямар бодлоготой яаж хөгжүүлэх тэр тухайгаар ярьж байсан шүү дээ. За битэр ингээд ерөнхийдөө яриа маань арай болоогүй байна. Гэхдээ би нэг ийм бас бодоод байдгийг. Одоо сан хөмрөгээд эргээд гол өнөөдрийн уулзах гэсэн сэдвэр рүүгээ эргээд ороход би нэг ийм бодолтой байдیں۔ Олон гой гэж ярьж шивээ. Ер нь бол энэ далд байжснаас ил байжсэн дээр гэж ойлгоод байгаа би өнөөдөр. Одоо орон зурагч юм уу, баримлч юм уу. Фонд гэдэг нь утгаараа би нэг юм харанхуй битүү газар хадгалаад байдаг шүү дээ. Тий. Би ямар утгаараа ярина гэхлээр энэ тэнд харанхуйд хадгалагдаад байгаа юмнууд одоо олон нийтийн хүртэл болж байгаа шүү дээ. Одоо битээр яриад байгаа нэг хөрхийн чинь чи боловсралгүй чи тэнэг гэдэг ерөөсө болохгүй шүү дээ. Бид нар тэрнийг үзүүлдэг, харуулдаг, ойлгуулдаг байх хэрэгтэй болов гэж би нэг Эрмитаж очсноос хойш ийм бодолд ороод байгаа байхгүй. Нөгөө манай нөгөө мундаг том уран сайхны фонд нөгөө зурагнууд энэ төр нэг подвалд байгаад байна уу, хаана байгаад байна. Тэр нь тэгээд алга болоод ч юм уу, хулгайлаад ч юм уу ерөөсө орчин шалтгаахгүй тийм учраас одоо энэ уран сайхны фонд гэдэг нэг барилга барих хэрэгтэй болов. Үгүй бол юу лээ? Уран зургийн галерей чинь зүгээр тэн чинь уран зургийн галерейд зориулж барьсан барилга биш шүү дээ. Тэнд л зүгээр юу л багтаацсан болохоос тий. Одоо уран зургийн галерей гэдэг чинь бүр тусдаа үнэхээр нэг нөхцөл байдал нь бүгдийг хангасан. Одоо тэр чинь улсынхыг ярьж штэ тий. Орчуудын үеийн хорооны галерей биш тий. Тэрвэл шал өөр одоо тааз маазын өндөр одоо том юм оруулаад тавьчих болохоор тий. Тэгээд одоо тэр сан хөмрөгийн чинь гол асуудал бол юу вэ гэхлээр одоо нэг юм худалдаж авлаа гэхэд хадгалалт байгаа юм тий. Тэгээд тэр хадгалтын фондын байрыг бас одоо тусдаа байх юм уу, хамт байх юм уу? Тэр чинь юутэй байх
юу хэмээн хэмждэг. Тэ тэгээд дандаа чийгтэй байж. Тэгэхгүй тэгээд тэр чинь бүх юм тийм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ нарны гэрэл орж болохгүй баримлууд нэхэд нэг юу нааш цаашаа зөөж яхад амар дугуйтай юм дээр байх ч юм уу тий тэр чинь хүнд юм тий гих мэтийн тэр чинь юуг нь одоо жишээ нь энэ шинэ Чингисийн музей гэж барьж штэ тий Чингис хааны гэдэг нь Чингис хааны нэрмж төшөө болж байгаа мó али Чингис хаан төшөөж байгаа юм уу тэрийг бас ойлгохгүй л байна тий тэгэхээр энэ их л яаруу хийгээд ах шиг байх юм одоо тэнд тэгээд тэр зураг юм тавилаа гэхэд өнөө тэр орчныг яах хэрэгтэй шүү дээ. Одоо ямар чигшилтэй байх юм. Тэ? Ямар тэгээ ялангуяа юунууд тавина шүү дээ. Одоо хуучны олдурын юмнууд тавина шүү дээ. Тэгэхээр чинь ямар хадгалах нөхцөл харуулах нөхцөл тийм. Тэгээд шууд нар тусаж болохгүй нэ гэдэг. Тэ? Манайх ч их эрсдэс дөрөв ярьсан шүү дээ. Тэгээд тэр энэ нар чинь хамгийн нэг чинь ингэ шатаачаад байх юм шүү дээ. Тэгээ хамгийн дээдлийн юуг нэг хараад байхад үгүй тэр чигээр юу шилэн юу байгаа тийм нарны Монголын нар гэдэг чинь тий тэр чинь тэр хамгийн шатаагаал хайчих шүү дээ магадгүй тийм өгөөл тэр юу орчин үеийн технологиор хийгдсэн шилнүүд хийж байгаа юм уу нарны ямар туяа оруулахгүй та нар энийг тэр зөвлөлийнхөө хурал мурал дээр ярь үгүй энэ бол биднээс хамаагүй асуудал болж байгаа бид нар бол зөвхөн одоо сан хөмрөгт тэгээд бас яг өнөөдөр бид эргэн амгалан Олига хоёрын одоо энийг бол ингэх ёстой юм а гэдэг утгаар ярьлаа тийм ээ. Манай үзэгч олон бол энийг бас ойлгож байгаа болов уу гэж найдаж штэ тийм. Тэгэхээр би энэ саяны сэдв бол ерөнхийдөө бас санал нэг байгаа юм байна л. Би нэг юм хэлчихье. Одоо энэ Египтэд Тутанхамоны музей ч гэдэг юм уу тийм. Тэр хачин том музей одоо үзсэн үгүй юу? Барьж байна. Одоо энэ жил дуусна, эх жил дуусна гэсэн баха. Тэр бол одоо юу гэдэг лээ музейгийн урт нь 1 км биш шүү дээ. Тэгэл за яг хөө тэр Египтийн тэр юу нөө олдурууд бол их л дээ. Тийм учраас тэр манайх юу гараад дүүрч. Манайд бол юм байхгүй. Баясгаа тийм ч юм шүү дээ. Бид чинь бол үгүй тэнд бол ийм байна. Юу архитектор одоо тэр юу төслийн нийсээ архитектор хятад залуу байна. Залуухаа. За бид нэр али юунууд Азууд залуу харагддаг юм уу гэд. Тийм байна. Олон улсын. Барилгыг барьж байгаа тэр бүх өнөө одоо тэр би хэлсэн чинь кондиционер одоо юу гэдгэлээ чигшилт мэгшилт тэр бүгдийг Япон хийж. Тийм. Тэгээд мөнгө нь хаанаас гарч байгаа нь бүү мэдлээ тэр одоо бодвол тэр олон улсын нэг банк наадах чи их гой санаа байна. Манайх бол бас одоо Чингис чинь Монголын дэлхийн хүн тийм учраас тэдний тусалцааг авах хэрэгтэй. Яг үнэ. Дор хаяхад за барилгачд нь өөснөө барьдаг юм байгаа зүгээр тэр нарийн технологи юмнууд дээр бол тэдний юуг авах хэрэгтэй. Манайх тэгээд одоо Сталин гэж ярьдаг шүү. Сталин чинь одоо тэр арт деко классицизмд дэлхийн хамгийн том улс урж авцар тий одоо бүр парадокс гэдэг чинь нөгөө нэг юуны ордонг барьна гэд бүх дэлхийн одоо уран барилгын хамгийн ололттой юмнууд бүгдийг нэг доор хий гэж тэр нь ч жоохон доос нь хэтэрсэн асуудал болсон. Тэгээ баригдаагүй тэр барилга. Гэхдээ нөгөө нэг 7 том гой барилгууд чинь одоо барьсан тий. Яг Орос яван барьна гэж хэлж байхгүй шүү дээ. Италийн одоо том юмнууд тий оролцож тэрэн шиг манайх бол бас яг зөв ийм том Чингисийн нэртэй холбоотой одоо энэ дэлгүүн болдгийн бүтээн байгуулалтын төр гэж яриад байгаа Хэдэн аймгийн энд бол яг тэр олон улсын юу авцраал дөгнүүлээд адаглаа тий энд ийм юм хийвэл зүгээр юм биш үү ядахцаа зөвлөгөө авдаг тий зөв. Тэгээд өөрөө битээр одоо энийг сайхан мөрөдөл шиг юм ярьж бас л мөнгө яригдана. Тэрүүгээр мөнгө авч болно шүү дээ. Ийм хийх гэж байна гэдэг. Төсөл болгоод тий. Одоо тэр юу их борхон энэ юу мөг тэр Кеданы улсын тэр харуулын цамхаг гэдэг чинь бүгдийг ЮНЕСКО-гээр хийж болох байсан юмыг бид нэр яаран тэрийг
нураач хаяад тэгээ одоо нөгөөдөл нь жившүүлэх. Яар нураагаад байна уу? Мөнгө хэрэгтэй байна. Мөнгөлд тэр чинь тий тэр чинь. Үгүй тэгээд нэг хүний одоо юу гэдгийг би хийсэн гэж хэлэх гэж л байхгүй юу? Тий амбиц. Явцуу нэг тийм. Тэгээ амар баясгалантыг бол ЮНЕСКО юугаар сэргээсэн шүү дээ. Хөрөнгөөр. Тэр чинь аль 80-аад оноос эхэллөө, 70-аад оны сүүлээр эхэллөө. Тий тэгэл хийж л орхисон доо. За наад санаа чинь бол их ой санаа байна. За битээр ингээд ер нь ярих юм их байдаг юм аа. Тэгээ яг цагт тавьчихтаад өөр одоо мартан сонсон юм байна уу? Би нэг юу чамд нэг юу яах гэсэн. Ном өгөх гэсэн. За. Тий. Энэ бол нөгөө шарав байна. Яах. Зүгээр. Чигмэт. Тий, аавын 100 жилийн зориулж юу. Тэгээд энд бол юу байгаа юм? ЮНЕСКОс хөрөнгө гаргаж энийг хийсэн. Энийг тий тэгээд зөвхөн өөрийнх нь юу замын тэмдэглэл дандаа хуучин монголоор бичсэнийг одоо кирилл руу хөрвүүлээд тий энэ бол унших сони юмнууд их байгаа. Гой. Тий. Энэ бол юу намтар түүх. Үгүй энэ бол зөвхөн зохиолох юм. Зохиолох юм. Тий. Энд яг хуу зохиол нь тэр чигээр юм чинь би өөрөө автай хамт ингэж 68 оноос одоо дээд сургууль явахын өмнө их хамт дагаад явдаг байлаа да. Тэгэхдээ зурсан судалбаруудаа хийсэн боо. Энд иллюстрац болгосон байна. Зөв. Номын зураг болгосон. За амглан төрийн шагналд найзтай баярлалаа. Чимэдгэн хувьд нөгөө нүүбд анх хэлсгэд сая 60 жил боллоо. 60 жил болсон. Тэгээд би саяхан нөгөө Бацаахан гээд очроотой Бацаахан гээд Марк сонирхдаг найзтайгаа тааралдаад байсан. Нэг юм блок тэнд дундгийн зэмүүд авсан уу? Марк гарцсан байлээ. Тэгээд Марк саяхан тэрний ах удаанч их л юу тэр дөрмөрийн их л муу харгасан байна. Тэгээ яах вэ? Гэхдээ ингээд Марк бол би нөгөө айгүй олзоорох юм шиг бол яг түүх болоо те түүх соёлч болсон. Тэгээд яг бусад арга хэмжээг нь би ярьсангүй. Тэгээд шинэ 60 жилийн аваар бас өчнөө гоё нэвтрүүлэг энэ төр гарч. За ингээд сайхан ярилцлаа. Магадгүй үзэгч олонд битэрийн зарим яриа хатуудсан байж магадгүй. Энэ бол битэрийн бодол санаа. Тэ өнөөдөр бол чөлөөтэй хэлж болж байна. Тэгээд авахыг аваад гээгээд ингээд хамтан эцтэй гэж энэ нэвтрүүлэг энэ ярилцлага өндөрлөё. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За, өрсөн чамд бас их баярлалаа. За. За, эрхэм үзэгчдээ Соёл кафе нэвтрүүлгийнхаа уламжил ёсоор төгсгөлд нэг хөгжмийн номер үзүүлдэг. Би өнөөдөр нөгөө уран бүтээлийнхаа нэг бас жишээ болгож тайтгарлыг гэдэг дууга та бүхэн сонирхуулъя. Энэ дуу Сарантуяа маань дуулсан байдаг. Үгийн Лусан онгийн наран гэрэл зохиосон ийм дуу байдаг. Клип Ононбот хийсэн. Энэ дуугаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгахыг бодлоо. Төр баяртай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ.